Нэг л бодлогогүй буруу алхам бүхнийг нураах эрсдэлтэй. Тайланд марихуаныг хуульчилснаас хойш 3 жил өнгөрөхөд улс орон энэ бодлогоо огцом хязгаарлаж эхлээд байна. 2022 оны 6 дугаар сарын 9-нд Тайландын засгийн газар марихуаныг хуульчилсан гэж зарлаж, Аз тивд марихуаныг хуульчилсан анхны улс болсон юм. Гэтэл 3 жилийн дараа 2025 оны 6 дугаар сарын 24-нд Тайландын засгийн газар яралтайгаар каннабисийн хэрэглээг дахин хянах бодлогыг зарлан гаргав. Үүний цаана юу болсон бэ? 2019 онд Бумжайтай намын тэргүүн байсан Анутын Самвира марихуаныг хуульчилахыг амлаж сонгуулийн гол урайгаа болгосон. Мөн марихуантай холбоотой хэрэгээр хоригдсон олон хүнийг суллах ёстой, үүнийг нийгмийн шударга ёсны асуудал хэмээн тайлбарлаж байна. 2022 оны 2 дугаар сарын 8-нд Тайланд каннабисыг хоригдсон бодисын жигсаалтаас хасах тухай мэдээлэл гаргаж 4 сарын дараа хүчин төгөлдөр болов. Тухайн жилийн 6 дугаар сарын 9-нд дахин нэг зардал гаргаж, каннабисыг мэргэжлийн болон арилжааны зорилтоор ашиглахыг зөвшөөр. Харин 11 дугаар сарын 11-нд журмыг илүү наривчлан каннабисыг судалгааны болон эдийн засгийн үнцэнтэй хянагддаг ургамал хэмээн албан ёсоор ангиллаа. Ингэснээр Тайланд дахь каннабисийн хуульчилтын бодлогын үндсэн хүрээ цогцлон бүрджээ. Тухайн үед дэлхийн зарим улс орон каннабисыг хуульчилж, салбараасаа тодорхой эдийн засгийн үр ашиг хүртээд байсан. Жишээ нь Канад 2018 онд марихуаныг хуульчилснаар каннабисийн салбар эдийн засгийн өсөлтийн шин тулгуур болж гарч ирсэн. Тайланд ч энэхүү загварыг дуурайж, каннабисийн салбарыг хөгжүүлж, дам дагавар үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, төсвийн орлогоо өсгөх зорилготой байсан. Бодлого сударсны дараа уг салбар маш хурдтай тэлэв. Бангкокийн гудамжуудад каннабисийн дэлгүүрүүд цувраг нээгдэж зөвхөн 2024 онд 9,000 гаруй дэлгүүр бүртгэгдсэн байдаг. Энэ тоон 7-Eleven дэлгүүрүүдийн тооноос ч их болсон гэж Asia Television News мэдээлжээ. Олон дэлгүүр каннабисийн навчтай том тэмдэг үлгэж, хоол, ундаа, гоо сайхны бүтээгдэхүүнд каннабисийн найрлага өргөнөөр ашиглагдах болов. Гэвч энэ хурдцтай өсөлтийн ард олон асуудал хуримтлагджээ. Нэгдүгээрт бодлогын хэрэгжилтэнд ноцтой зөрчил гарсан. Хуульд марихуаныг зөвхөн эмчилгээний болон эдийн засгийн зорилгоор ашиглахыг дэмжиж, зугаацах замын хэрэглээг хориглосон хэдий ч борлуулалт, сурталчилгааны тал дээр олон хууль орхигдсон үлдсэн. 2022 оны 8 дугаар сард нэг компани Бангкокт каннабисийн автомат машин гаргаж, бүр THC-гийн агуулмж 20% хүрсэн цэцгийн эсгүүд хүртэл худалдаанд гарсан. Ийм өндөр агуулмжтай бүтээгдэхүүн эрүүл мэндэд ноцтой хор учруулж болзошгүй. Мөн эмнэлгийн боловсралгүй олон хүмүүс аялал жуулчлалын бус, залуус бүр оюутан сурагчдыг онилсон каннабистай тамхи, жигнэмэг, чихэр, коктейл зэрэг зугаацахад зориулагдсан бүтээгдэхүүнийг ил цагаан зарж эхэлсэн. Улс даяар 11,000 гаруй каннабисийн дэлгүүрээс тал нь худалдан авагчийн насыг шалгахгүй, бас тунгийн заавар бичдэггүй байсан бөгөөд ихэнх нь жуулчдын бүсэд байрладаг байна. Бангкокт нэг хөрөнгө оруулагч $30,000 анхны хөрөнгөөр эми сан нээжээ. Тэнд 16 янзын зэрэглэлтэй каннабисийн бүтээгдэхүүн зардаг ба 1 грамм нь $10-80 үнэтэй. 21 настай Тука хэлэхдээ, ойр орчимд хэд олон өрсөлдөгч гарсан тул дэлгүүр одоогоор зардлаа арай гэж нөхөж байна гэжээ. Харин үндсэн хоёр дахь асуудал нь өсвөр насныхан бодлогын алдааны хамгийн том хохирогч болсон. Шинэ статистик мэдээллээр 18-аас 65 насныхны дунд каннабисийн хэрэглээ 2019 онд 2.3% байсан бол 2023 онд 25% хүрч огцом өссөн байна. 18-аас 19 насны өсвөр үеийнхний хувьд ч хэрэглээ 1%-аас 10% хүртэл өсөв. Мөн сургуулиудад сурагчид марихуан хэрэглэсний улмаас багш нартайгаа зөрчилдөх, маргалдах тохиолдлууд цөөнгүй гарчээ. Германы Маастрихтийн их сургуулийн доктор Робин Хоффман хар зах зээлийг бүрэн устгах болон өсвөр үеийнхнээс марихуаны хэрэглээг хамгаалах жинхэнэ амжилттай арга хараахан байхгүй гэж дүгнсэн байдаг. Марихуаныг хуульчилснаар Тайландын нийгмийн олон нийтийн хандлага эрс өөрчлөгдсөн байдаг. 2022 оны 6 дугаар сарын 13-наас 15-ны хооронд Тайландын үндэсний хөгжлийн удирдлагын хүрээлэн буюу товчоор NIDA гэх байгууллага олон мянган иргэнийг хамруулсан санал асуулга явуулсан. Тухайн үед оролцогчдын 58% нь марихуаныг хуульчлахыг дэмжсэн ч 72% нь өсвөр насныхны буруу хэрэглээний эрсдэлд маш их санаа зовж байв. Ард иргэдийн дунд хүлээлтж байсан, болгоомжлолж байсан. Гэвч 2 жилийн дараа байдал огт өөр болов.
Шинээр хийсэн НИДА-гийн судалгаагаар 75% нь каннабисыг дахин зохицуулахыг дэмжиж, гэхдээ үүнээс 74% нь зөвхөн эмчилгээний зориултаар ашиглах ёстой гэж үзжээ. Үүнтэй зэрэгсэн улс төрийн хүрээний байр суурь эрс өөрчлөгдсөн. Эрх барих намын дараагаар ажиллаж байсан Анутин 2024 оны 5 дугаар сарын 17-нд марихуаныг шууд хоригдсон жагсаалт руу буцаахгүй гэж мэдгдсэн ч 7 дугаар сарын 18-нд тэр байр сууриа өөрчилж хуульчилсны сул талуудын талаар илүү их мэдээлэл хэрэгтэй хэмээн тодорхой эсэргүүцэв. Гэвч 2025 оны 6 дугаар сар тэрбээр удирдагчаар томилогдохын өмнөхөн гаргасан шинэ шийдвэртэй каннабисыг зөвхөн эмнэлгийн хэрэглээнд ашиглана гэж хатуу заажээ. Гэвч бодит байдал дээр тийм биш. Шинэ хуулиар каннабис худалдан авах эзэмших хинж байсан эмчийн бичсэн жоор заавал авч явах ёстой. Хэрэв хэн нэгэн марихуантай явж байгаад баригдаад жоргүй бол цагдаа 48 цаг хүртэл саатуулах бөгөөд шүүхэд хүсэлт гарган 84 хүртэл хоног үргэлжлүүлэн саатуулах боломжтой. Каннабисыг хуульчилснаас хойш өвсний зах зээл Таиландд 2022 онд $500 сая байсан бол 2024 онд 1.3 тэрбум доллар хүрч өсжээ. Харин үнэ нь огцом унсан. 3 жилийн дотор каннабисын салбар хууль бус орчноос бүрэн гарч аврах том ашиг сонирхлын сүлжээ бий болгоод амжив. 2024 оны 5 дугаар сард эрүүл мэндийн сайдаар шинээр томилогдсон Somsak каннабисыг дахин хоригдсон жагсаалтанд оруулсан ч үүнийг эсэргүүцсэн олон зуун дэмжигч Бангкокийн гудамжинд каннабистэй тасалгааны ургамал барин жагсаал зохион байгуулав. Мэдээлснээр энэ бодлогын эргэлт шууд 18,000 орчим дэлгүүр, 40,000 ажилтан, мөн 3,000 орчим фермийг үйлдвэрлэлээ өөрчилөхөд хүргэж, бүртгэлтэй 1,150,000 тариаланчийн амжиргаанд заанал хийсэн. Ийхүү Таиландын эрх баригчид төвөгтэй нөхцөлд оров. Өнгөрсөн 3 жилийн турш ашигласан зарчим нь зөвхөн эмчилгээний зориулалттай зугаацах хэрэглээ хоригдсан гэж байсан. Гэвч хажир дээрээ юм байгаагүй. Одоо хориг тодорхой болсон ч бодит хяналтын хэрэгжилтийн арга барил тодорхой бус хэвээр үлдсэн. Зөвхөн эмчилгээний зориулалттай хэрэглээг бодитоор хэрэгжүүлэхийн тулд хууль дүрм дангаараа хангалтгүй. Эрүүл мэндийн тогтолцооны чадварыг нэмэгдүүлэх, жорын бүртгэл хяналтын системийг байгуулах, төрийн байгууллагуудын хоорондын хамтарсан хяналт шалгалтыг сайжруулах, олон нийтийн эрүүл мэндийн боловсролыг өргөжүүлэх шаардлагатай. Таиландын марихуаны хуульчлалтын туршилт бол ганц тохиолдол биш. Бусад улс орн ч гэсэн мөн адил асуудлуудтай тулгарч байсан. Америкийн нэгдсэн улсын зарим мужи марихуаныг хуульчилсны дараа өсвөр насныхны хэрэглээ нэмэгдэх, зам тээврийн осол өсөх зэрэг олон нийгмийн асуудал гарчээ. Жишээлбэл Колорадо мужи 2014 онд марихуаныг хуульчилсны дараа өсвөрийнхний хэрэглээ богино хугацаанд мэдэгдэхүйц өссөн. 2013 оноос 2014 оны хооронд гэхэд 12-оос 17 насныхны марихуан хэрэглэх түвшин 10%-аас 13% болтлоо өссөн байдаг. Канад марихуаныг хуульчилсны дараач хар зах зээлийн үлдэгдэл, бүтээгдэхүүний чанарын зөрүү зэрэг асуудлууд нүүрлсэн аж. Эдгээрийг шийдэхин тулд Канадын засгийн газар каннабис үйлдвэрлэгч компаниудад тавих хяналтаа чангатгаж, хатуу үйлдвэрлэлтийн стандарт, чанарын шалгалтын тогтолцоог нэвтрүүлсэн. Мөн зах зээлд гарч буй бүтээгдэхүүн аюулгүй байдлын шаардлагыг хангаж үүсгэхийг баталгаажуулдаг болсон байна. Бас Канадын засгийн газар олон нийтийн боловсролын ажлыг эрчимжүүлж, каннабисын хор хөнөөлийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, иргэдийн хариуцлагатай хэрэглээнд чиглэхэд анхаарч байна. Харин дараах улс орнууд марихуаны хэрэглээг хуульчилж, ялангуяа насанд хүрэгчдэд зориулсан recreation буюу зугаа цэнгэлэг хэрэглээнд хууль ёсоор зөвшөөрсөн жишээнүүд юм. 2025 оны байдлаар Америкийн нэгдсэн улс олон мужид насанд хүрэгчдийн хэрэглээ эзэмшил жижиг хэмжээгээр тариалахыг зөвшөөрсөн. 24 муж 3 бүс нутаг ба Вашингтонд каннабисыг хуульчилсан. Харин Канад 2018 онд насанд хүрэгчдэд каннабис худалдах, эзэмших хувийн хэмжээгээр тарихыг бүрэн хуульчлав. 2013 онд дэлхийд анхудаа каннабисыг хуульчилсан газар бол Уругвай улс юм. Үүнээс гадна Мальта, Люксембург, Герман, Өмнөд Африк, Гүрж зэрэг улсууд марихуаны хэрэглээг тодорхой хэмжээнд зөвшөөрөд байна. Харин бидний мэддэг Нидерландд каннабисыг эзэмших, худалдах, ургуулах нь хууль ёсоор хоройтой. Гэхдээ төрийн төвчих бодлого гэдэг тусгай хуулийн хүрээнд жижиг хэмжээгээр эзэмших, худалдах, хэрэглэхийг зөвшөөрдөг аж. Ерөнхийдөө энэ улс 1970 оноос хойш бүрэн зохицуулалт хийж хуульчлах туршилтаа үргэлжлүүлсээр байгаа ба харин техникийн хувьд хуулийн цаасан дээр хоройтой.
Харин Таиландд судалгаагаар насан туршидын 60 орчим хувь нь чөлөөт зугаа цэнгэлийн зориулалтаар 34% нь амар амгалан унтах гэж ашигладаг гэж. Зөвхөн эмнэлгийн зориулалт нь 6%-тай гарсан байна. Таиланд 3 жилийн хугацаанд өсвөр насны олон мянган хүүхдийн ирээдүгээр төлсөн үнээр дэлхийд марихуаныг хуульчлахад ямар эрсдэл байдгийг юун дээр анхаарах ёстойг том сургамж болгон харууллаа.